нөгөө нэг ял шийтгэл цагдаа энтер дээр арай асуудал нь багасаад ороод ирэх баг. Дээрэс нөгөө нэг сая нэг хүн эмнэлгийн албаагчийг ингээ ганг мафийн яриатай нэтэрэ гэдэг юмнуудыг бас ер нь бол тэр хууль дээр тусгаад оруулаад ирэх болохоор арай гайг болох байхаа. Шийдэл хуулиар аргаж авах хэрэгтэй л тоо. Тийм ер нь бол хуулиар нь шийдэ гэж бодоод байгаа шүү. Тийм байгаа шүү. Хатуу ямар дүрм дээр хатуу арга хэмжээ авч байгаа вэ гэхэлэр ERP бүр амар хорц байгаа. Бүр хатуу арга хэмжээ авах болсон байгаа. Угаасаа тэр хэрэгжилж байгаа эмотуудын бүгдийг эхнээс нь хорж байгаа. Өөр нэг ярих юмуд чийс юу гардаг болээ. Цагдаагийн дүрмийг бол угаасаа ер нь тэгээд дүрмүүдээ сайн ойлгочвол дэлгэрэнгүй байгаа дөө. Төлөхийн энд ч амар. Тэгвэл өнөөдөр бол нэг дандаа нэг тийм хуучин байсан дүрм дээр үндэслэж тикетүүд ирж байгаа. Дээрээс нь тикет ирэхдээ ямар нэгэн бичлэггүй байна, ямар нэгэн зураггүй байна. Бид нар бол шууд за тийм юу байхгүй байгаа даа шүү дээ. Бас нэг ойлгох үедээ ойлгоод бас зурагтай үе зургийг ашиглаад тикет шийдэх үедээ шийдэж байгаа. Нэг амар нэг тийм төгс компьютертэй хүн гэж байхгүй шүү дээ. Хүн болгоно л бас юутай юмуд бас байдаг. Гэхдээ тэр нь ойлгоод таамуудын шийдэх юмнуудыг шийдээ явуулдаг. Гэтэл зарим тиктүүд бол бас ямар ч зураг бичлэггүй энэ хүн надтай хэлэлцсэн намайг доромжилсан гэдэг чаа нөгөө хүнийх нь зөвхөн ID бичлэг байхгүй. Гэх мэт нэг иймэрхүү тиктүүдийн юмнууд ирж байгаа. Аюу энэ дээр бас анхаармаар байна. Тэгэд бүлэх юм байдаг юм бол мафийн боссууд нэг тийм хүмүүс дамжуулж хэлмээр. За нэг өмгөөлцгөө. Тэгээ дээрэс нь одоо ийм байна заа. Одоо ингээл одоо дотроос өөртөө байдаг хгүй та одоо ингээл нэг бол map бүлэгмийн хүмүүс үүссэн нэг гэр бүл нэг community гэж үүссэн байгаа гэдэг. Дүүнер чи өөртөө гэр бүлийг чи хайрлахгүй байгаа байхгүй. Тэрийг бас нэг сайн ойлгоод авчихна үстэй. За өөр. Чи юу гэсэн бэ? За наад тэр чи өмгөөлцгөө. За. За наад тэр чи би бол наа зовлонг нь бол мэднэ. Холоос буудчаад зүгээр байгаад ингийн уцтайгаад холоос буудчаад хин бууцсан мэддэхгүй яваад өгдөг байхгүй юу. Тэгээ би тийчээ юуг нь ID-г чиглэж чадахгүй шүү дээ. Тэгэхээр тийчээ дутуу тикет ирээд байгаа байхгүй юу. Тийм юм дээр бас тэрэн дээр яах юм бэ л гэдэг нь. Тэр чи юу яд штэ лого шүүждэг штэ. Би сая өөр юм ярьсан штэ мэдсэн яа. Гэхдээ наадтай ч холбоотой байхгүй юу ер нь бол. Чи нэг тикетний тал дээр алдаатай ID одоо юм байна. Нэг тийм доромжилсан юм чи ID байгаад бид тэр боломжгүй байдаг байхгүй юу. Одоо логоор шүүгээд одоо kill лого чи шүүхэд бол асуудалгүй амархан байдаг байхгүй юу. Тэр бол хамаа байхгүй. Kill лого явдал яваас асуудал шийдчихдэг. Гол нөгөө нэг ямар ч нэг баримтгүй тикетүүдийг шийдэхэд хэцүү хаахаас болцдог. Өөр нэмж хэлэхээр юм байна уу минь татъя. Уг нь таад чи амар ярьд юм даа тикетүүд. Тэр маскны алдааг засаад өчиж зүгөө. Наад чи нөгөө одоо нөгөө хувцсыг кодлж байгаа нөгөө нэг ангилгаж байгаа учраас яаж байгаа. Түртээ энэ аргаар яваад байгаа. Энэ аргаар гэдэг нь энэ минуугаар яваад байгаа юм. Моо дэше ороод тэр чи моо ч бас нэг ганц нэг юм үлгэж ярьдаг юм да. Дуудаад байна. Тэгээд ганц одоо байхгүй гэвэл тэр энэ калад дуусгаад хэдүүлээ хоттой юм аа хийдүү. За болсон юм шүү дээ. За энэ одоо яг ойлгохгүй байгаа мó. Юу л одоо байгаа гэж бодоод байгаа шүү дээ. яаж саний зэрэг тэгэл яа төгсгүй юм. Яриад өгч юм шүү дээ тэр. Цагдаа мөнгө тэр үе тийм blacklist моо гараа өргөж чи астураа. Тэрийг л Яус шүү дээ. шийдэж өгч юм шүү дээ. Захгүй л шүү дээ. Өөр чинь дэс амар сайн. За надаа асуух юм байна. Зүгээр энэ хин темп за асуу. Би. Асуу. Баба. Хөөе. Одоо энэ төрийн байгууллагын зөв нэг community зүгээр хүчээ нэгтгэж байгаа дайраад авчихд бол болох юм байна тийм үү? Миний ойлгосноор л би зүгээр нэг хүмүүстэй нэгдэл одоо жишээ нь би зүгээр нэг хүмүүстэй нэгдэл тэр байгууллагыг одоо очиж аавна гээл ер нь бол тэгэж болох юм байна зөв үү? Үгүй шүү дээ болохгүй. Хүмүүс хүчээр авсан юм уу? Ер нь бол цагдаа нь яг юу л томилно штэ. Хотын дараа томилж байгаа штэ. Гэхдээ ер нь бол өчтөр бол яг нэг юм ярьлаа. Яг юм ярихгүй байхгүй. Хүмүүс хүчээр авсан юм уу? Хүчээр л авсан шүү дээ.